За хай зүрхнүүд Сакамотогийн өдрүүдийн 5 дугаар ангийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Манай энэ удаагийн гайд маань giveaway-тэй эхэлж байна. Хэрхэн giveaway-д оролцох вэ? Carry Store гээд Facebook дээр хайгаад дэлгүүрийн хуудсан дээр лайк дарж хүссэн нэг постоо шеэр хийх, UK admin-ийнхаа жаргалхан гээд энэхүү Instagram хаягийг дагах ингээл болоо. Гэхдээ манайхаа хамгийн гол нь ямар Instagram нэртэй хаягаас дагсан гэдгээ заавал энэ гайдынхаа сэтгэгдэл хэсэгт бичээд болцлуудаа биелүүлсэн гэж бичих ёстой шүү. Хэрвээ бичихгүй бол тооцохгүй. Ялагчийг 7 хоногийн дараа YouTube дээрээ лайв хийж шалгаруулах бөгөөд нийт 4 азтан тодруулнаа. 1-2 дугаар байранд орсон хүүхдүүд тус бүр Carry Store дэлгүүрт зарагдж байгаа аниме хүүдийнээс хүсснээ сонгож авах, эсвэл зарагдж байгаа аниме фигүрээс хүсснээ сонгож авах хэрэг. За 3 дугаар байранд орсон хүүхэд хүссэн аниме хүүдийгээ сонгож авах хэрэг. Харин 4 дугаар байранд орсон хүүхэд UK admin-ийн зүгээс бэлдсэн 2 бэлгнээс сонголтоор надтай холбогдоод авнаа гэсэн үг. Ингээд giveaway-д бүгдээрээ идэвхтэй оролцоорой. Ялагч болоод гоё хүүдээ аваад эсвэл дуртай фигүрээ цуглуулахдаа үнэгүй нэмэх боломж байна шүү манайхаа. Өмнөх ялагч хүүхдүүд маань бэлгээ очиод авсан байгаа. Ингээд гайд руугаа орцгоё. Энэ удаагийнх дээр маш их тулаан хэрцгийлэл цус нүжих гарах учраас дүрс баг оруулж зураг их оруулах төлөвтэй шүү. Ингээд шууд эхэлцгээе. Алуурчдын холбооны байрлал мэдээж дөрмийн дагуу Слар Гаку 2 нэвтэрч байна. Хамгаалагчид орж болохгүй Нана Зокс гэсэн ч хүүгийнхийн завдалгүй л юугүй алаад эхэлчлээ. Чанга аригчаар 2 халдагч орж ирсэн талаар бүх алуурчдад сануулга ирсэн ч 2хан хүнийг хамгаалагчид зохицуулж чадахгүй байгаа юм байхтаа эдэргээд бүгд л нэлээд тайван шахуу ажил төрлөө хийцгээгээд байж хахад Гаку орж ирснээ тийм олон хүмүүсийг зүгээр нэг л хөдөлгөөнөөр дуусгах жишээ нэ. Нэгэн зэрэг хідэн талаас нь Гакуг буудсан ч үнэхээр нөлөөлөхгүй. Хүний урманд нэг ч оноогүй гээл бодчих. Харин нөгөө буудсан дөрөв нь газар дээрээ дуусч байгаа юм л та. Энэ бүхнийг харсан хацран дээрээ 5 юм уу 6 тамгуу шуутай сорвтой ах өнөөдөр амралтаа авах ёстой байж гээл харамсаад байж идэл нөгөө талаас Иноте гих алуурчин Гакуг нэг цохилтоор сэнсрүүлж байна. Энэ Иноте бол эндхийнхээ бас нэлээд дээгүүр зэрэгт ордог алуурч юм шиг байгаа юм. Одоогийн нөхцөл байдлын хувьд халдлага эхлээд дөнгөж 2 минут болж байхад 1-3 давхар хүртэл нийт 40 хүн амиа алдсан байгаа аахгүй юу? За тэгэд Гакуг дуусгалаа гэж бодсон юун дуусгах хариуд нь Инотыг нэг талын барилгаас нөгөө талын барилга хүртэл зэвсгээрээ нэг л цогж байгаа. Ингээд Иноте бараг үхсэн баха. Дүрсэлэгдэж лифтнээс Слар гарч ирэхэд алуурчдын холбооны эмэгтэй гар хамтрагчудаа шууд буудаад за яасан гэхээр энэ гарыг Уда гэдэм би нэлээ. Хэдэн жил Сларт зүтгэж байгаа. Тэгээ ер нь алуурчдын холбоонд 1 жил тагнуул хийж Слар руу мэдээлэл илгээдэг байсан гэсэн үг. Энэ үеэр алуурчдын холбооны үүдэнд такситагаа Альберт Такамурагаа хүрэлцэн ирлээ. Үүдэнд байх хэдэн хамгаалагчдыг үг хэлхийн завдалгүй амандаа өглөөж байгаад л завччихж байгаа. Альберт өвөө амандаа бувтнангаа Гаку руу аяархан дөгч гинэ. Гаку нилээ эвгүй үгэн ирснийг мэдээд гялт дуусгах гэсэн биш цохилтыг нь ч авахгүй юутай хэдэ хуруу мурууг нь завчаад нилээ хизүүхэн тулаан болж яхад Сакамото шин апат 3 маань жахан бүтлгүүхэн цонхоор дайлж итл орж ирэхэд Слар мэдээж нөгөө Удатайгаа хамт зогсож байлгүй яах вэ? Гэтэл Сакамото Узуки чи амьд байсан юм уу гэж Слараас асуухад нөгөөх нь удаан уулзсангүй шүү гэж хэлдэг. Тэгэхээр энэ хоёр чинь нэг нэгнээ таньдаг байсан байж тарж байгаа. Удаан уулзаагүй жиртний найзыгаа таргалсан байхыг харах эвгүүлийн өмнөх нэрийг минь мартаад одоо Слар гэж дууд гэж мэгээд Сакамото харин яад чи надад шагналын мөнгө амлсан зориг чинь юу вэ гэхэд бол ямар олон юм асуудаг болчоо вэ гэж хутгалцдаг. Шин туслах гэсэн чинь Уда хүн байрж аваад апарт бас туслах гэсэн чинь нэг гарыг нь тэр дорн тасдах нь тэр. Сакамото тэр хоёроо хамгаалсаар Слар харин айлг дайраад ирэлдээ өмнөгшгөө намайг алах гад үзээч арай одоо хүртэл эртний нөгөө Узуки гэж намайг бодоогүй сте гэл үгээр идэстэй. Шин аминдаа туслах гэсэн биш алуулгын даваан дээр дахиад Сакамото аварч байгаа. Сакамото одоо алуурчин байгаа болсон чамайг алахгүй гэсэн ч Слар намайг амьд байлгах нь хин нэгнийг алуулж байгаатай адилхан биш гэж юу? Нэрээ чи чинь нэг охинтой гэлүү гэж жинхнээсээ уурыг нь хүргээд дайралт хийгээд хэсэг үзэлцнэ. Энэ удаад намайг алах ажлаа бүрэн дуусгаарай гэл Слар нилээн ёжлоостэй. Яг нудраг зөрүүлгийн даваан дээр Гаку үсрээд гараад ирж байгаа. Тэгснээл тийм галзуу өвгөн байгаа гэж хэлээгүй сте гэж Гакуг ховлохын хооронд Такамура хаалгыг зүссээд өглөөд ороод ирлэхүү яах вэ? Удакун талчганаал урдуур нь орсон биш жижи. Гаку өрөвлөж байгаад нэг гараа тасдуулааскэ. Байдлын өвгцнийг мэдээд Слар Гакугаа аваад зүхтах гэсэн чинь Сакамото зүхтаалахгүй. Мэдээж Такамура алах гэд дайрна штэ. Ингээд зүхтахын тулд
Уда хүн өөрийгөө дэлбэлнэ. Нилээн хүчтэй дэлбэрэлт болж Сакамото хүнд бэртэж цус алдаж байхад хажууд нь Слар гөлөйтлөө харж исэн амдаа хідүүг бутанж агаад яваад өгчөж байгаа. Ингээд 9 сарын тэр нэгэн аимшигт харанхуй өдрөний 176 хүн газар дээр амиа алдаж 3 хүн шархтаж 1 хүн орс ураггүй алга болсон юм. Сакамото нөгөө том тулааны дараа эмнэлэг тэмдэглүүлж хахад Шинмэн ирэх гээд ирсэн. Жаахан жимс авчирсан байгаа ч тулаанд нь өөрийгөө садаа болсон арчаагүй гэж бодоод уулзаж зүрхлэхгүй. Нагумо Хё хоёр яг үнэндээ Сакамотог эргэх гэж биш, Слартай уулзсан болохоор мэдээлэл авах гэж л ирж байгаа байхгүй юу? Нагумо Слар гэдэг нь Үзуки байсан гэдгийг мэдээд царай нь хувьс. Слар бол Нагумо Сакамото хоёртой нэг ангид сурдаг байсан бөгөөд нилээн сул дорой бараг ангидаа байгаа байхгүй нь мэдэгдэхгүй тийм сурагч байсан юм байна. Сакамото өөрт байгаа бусад мэдээлэлээ харилцан солилцъё гэсэн ч Хё үнэхээр дургуун хурч уурлаад ойр дээрт одоо чи байха болчоод юу гэд олон юм хуцаад байгаа юм бэ? Энэ асуудалд битгий орооцолд гэр бүлтэй болсон бол тэдэндээ л цагаа зарцуул гэд шууд дайр димдаа эмнэлэг дотор эцээц тулаанд оролцохдоо биш Сакамото гэр бүлээ хамгаалахын тулд л энэ бүх зүйлийг хийж байгаа штэ. Шин ашгүй Хёг буулгаж авахд туслаад соронзоор Эмрай зураг авдаг хэсэг рүү татуулаад өөрийнх нь зүүсэн байгаа төмрөөр өөрийг нь хорсон гэж хэлэхэд бараг болно дөө. Алуурчдын албаны дүрмээр бол энгийн иргэнд мэдээлэл задруулж болдгүй юм байна лээ. Гэхдээ Хё яг хэдийн юм хэлж өгдөг л дөө. Манай хоёр дээвэр дээр гараад шин үргэлж хойноос чинь татаж гай болдог намайг уучлаарай убаа гэсэн чинь нөгөөх нь үгүй дээ Шин. Тэр үед Слар миний охины талаар ярихад би ухаанаа алдсан. Тэр үед чиний хоолой намайг сэрээсэн юм шүү. Чи үргэлж надад тусалдаг гэд бодолтой хэлдэг. Шин мэдээж бодлыг нь уншиж чадна штэ. Ингээд Сларын сүүлийг мушигсан учраас алуурчдын сургууль руу явж мэдээлэл цуглуулахар болноо. Сакамотогийн өдрүүдийн 5 дугаар анги энэ хүрээ дууслаа. Манайхан giveaway-д оролцоорой. Сувгаа subscribe дараад, лайк дараад, эрх сэтгэл үлдээгээд хүлээж аваарай. Тун удахгүй дараагийн гайд орно шүү.